Америкийн нэгдсэн улс Гренландыг удирдахыг эсэргүүцэж байгаа улс орнуудын тарифыг нэмлээ. Ираны дээд удирдагчийг чиглэсэн дайралт дайн зарлсанд тооцогдно гэв. Газар улсын эхийн зөвлөлийн байнгын гишүүн болоход 1 тэрбум $1 хандив шаардлагатай. Өнгөрсөн онд Хятад улс авилгын хэрэгт холбогдсон 1 сая орчим хүнд ял шийтгэл ногдуулжээ. Орон хэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс томилон мэдээлнэ. Дональд Трамп Гренландыг Америкийн нэгдсэн улсынх болох зорилгоос тийм ч амархан буцахгүй болтой нь асуудал дамжирч Европ Америкийн заагийг улам холдуулсан ноцтой асуудал болох шинжтэй. Тодорхойлох юм бол Дан, Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд гэх 8 улсад бям гарагийн ойр ерөнхийлөгч Дональд Трамп галийн тарифыг нэмэхээр болсон гэдгээ зарлалаа. Тэрээр эдгээр улс орнууд бүгдээрээ өнгөрсөн 7 хоногт Гренланд руу цэргийн албан хаагчдаа илгээж цэргийн бэлтгэл сургуультанд оролцож Америк Гренландыг удирдах үүгээрээ түүнийг хамгаалах гэсэн зорилгыг нь эсэргүүцсэн учраас гэх тайлбарыг өгсөн байна. Өмнө тарифын нэмэгдэл нь 2 дугаар сарын 1-ээс 10%-аар нэмэгдэж эхлэх бол 6 дугаар сарын 1-ээс 25% болж дахин нэмэгдэх юм байна. Дональд Трамп Америкийн нэгдсэн улс Гренландыг бүрэн бүхэлд нь худалдан авах тухай хэлэлцээрт хүрэх хүртэл энэхүү тарифыг шатаараатай нэмэх ажлыг зогсоохгүй гэж хатуу шийдсэн байгаа юм. Та бүхний мэдэж байгаачлан саяны дурдсан 8 улс нь бүгд НАТОгийн гишүүн улсууд за мөн Их Британаас бусад нь Европын холбооны гишүүд байгаа. Тиймээс Дональд Трампын энэ шийдвэр Америкийн нэгдсэн улсыг Европын холбоотнуудаас нь нэлээд холдуулсан нөхцөл байдлыг чамгүй хурцдагсан хэрэг болж байгааг гарцаагүй. Мэдээж 20 арга хэмжээнд өртсөн улсууд зүгээр хараад суухгүй энэ даруй хуралдаж 8 улс хамтарсан мэдээллийг хийсэн байна. Гэхдээ тарифын нэмэгдэл нь Атлантын далай дамсан улсуудын харилцааг доройтуулж эргэж буцаахад тун хэцүү аюултай нөхцөл байдлыг үүсгэж болцсошгүй гэж анхаарууллаа. Үүний зэрэгцээ Европын холбооны элчин сайд нар нэм гарагт яаралтай уулзалт хийж Дональд Трампыг Европын холбоотнуудад тариф тогтоох шийдвэрээс нь буцаах дипломат оролдлогыг эрчимжүүлэх. Хэрвээ тариф хэрэгжиж эхлэх юм бол хариу арга хэмжээг авахд бэлтгэх талаар өргөн хүрээний тохиролцоонд хүрсэн гэж Европын холбооны дипломатууд мэдээлсэн байна. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кай Каллас Америк Европын хоорондын зөрчил Хятад Орос зэрэг орнуудад ашигтай гэж анхааруулсан байна. Түүний үзэж байгаагаар хэрвээ Гренландын аюулгүй байдалд эрсдэл үүсэх юм бол үүнийг НАТОгийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Харин тариф нь Европ болон Америкийг хоёуланг нь хохироохоос хэтрэхгүй гэсэн байна. Тарифын нэмэгдэл нь Европ дахь Дональд Трампын популист холбоотон улсуудаас ч гэсэн сөрөг хариу арга хэмжээ авч байгаа гэдгийг анхааруулах зүйтэй. Тухайлбал Италийн барууны популист удирдагч ерөнхий сайд Жоржа Мелони Дональд Трамптай энэ асуудлаар ярилцахдаа тарифыг том алдаа болж байна гэж хэлсэн байна. Гэхдээ тэрээр Гренланд руу цөөн тооны цэргээ илгээсэн явдал нь энэхүү явдлыг Вашингтон буруу ойлгосон байна. Энэ Америкийн нэгдсэн улсын эсэргүүцсэн чиглэсэн алхам бишээ гэж тайлбарсан байна. Франц улсын хэд барууны үндэсний нэгдэл намын тэргүүн Европын парламентын гишүүн Жордан Бардella Дональд Трампын энэхүү алхмыг худалдааны шантаж гэж шүүмжилсэн байна. Америкийн дотоод дахь улс төрчин ч гэсэн эсэргүүцэх хандлагууд гарч байгаа. Тухайлбал Америкийн сенатор Аризона мужаас сонгогдсон ардчилсан намын гишүүн Марк Келли Европын холбоотнуудад тариф ногдуулах нь Америкчуудыг шаардлагагүй газар нутгийн төлөө илүү мөнгө төлөхөд хүргэнэ гэж шүүмжилжээ. Дараагийн онцлог мэдээ. Иранд жагсаалын нөхцөл байдал харьцангуй намжсан шинжтэй. Гэхдээ иргэд сайн дураараа эсэргүүцлээ зогсоож эхэлсэн гэхээс илүүтэй эрх баригчид хүчээр дарсан байх магадлал өндөр байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт хоригчдын тоо 500 2000 орчимд хүрлээ гэж мэдээлэлүүд гарч байсан бол их сурвалжийн шинэ мэдээллээр энэ тоо 16000-ыг давсан байж болзошгүй. Энэ нөр Иран улсын түүхэнд ийм их хоригчтой эсэргүүцлийн жагсаал болж байсан удаа байхгүй. Үүн дээр нэмээд Иран болон Америкийн хооронд дайн дэгдэхүй гэсэн болгоомжлол огцом нэмэгдлээ. Учир нь хэрвээ Америкийн нэгдсэн улс Иранд цэргийн цохилт өгвөл Иранаас хатуу хариу арга хэмжээ авна.
Мөн Ираны дээд удирдагч Али Хаменеиг чиглэсэн ямар ч халдлага үйлдэл нь Ираны ард түмний эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлсэнтэй дүүцнэ гэж Иран улсын ерөнхийлөгч Масуд Пезешкиан анхааруулж байгаа юм. Израиль Ираны эсрэг явуулсан 12 хоногийн дайнд өнгөрсөн 6 дугаар сард Америкийн нэгдсэн улс нэгдэж оролцож байсан. Үүний дараа өнгөрсөн сард Иранд эрхбэрэгчдийн эсрэг иргэдийн энэхүү жагсаал эхлэх үед Дональд Трамп жагсаагчид амиа алдаж хүчирхийлэл хэрээс хэтэрвэл Техраны эсрэг шин цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж удаадараа анхааруулж байсан. Үүн дээр Дональд Трамп өнгөрсөн бям гарагт Политико хэлэлд өгсөн ярилцлагада Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг хатуу шүүмжилсэн байгаа гал дээр тус нэмсэн хэрэг болсон байна. Тэрээр Иранд шинэ удирдагч хайх цаг болсон гэж хэлээд зогсоохгүй Аятоллаг ноцтой асуудалтай хүн гэж хэлж мөн Иран улсын одоогийн эдийн засаг, нийгэм, улс төрийн докторгүй байдалд түүнийг бүрэн буруутгасан шинжтэй ярилцлагыг өгсөн байна. Үүний хариуд ерөнхийлөгч Пезешкиан ийхүү нэм гарагт өөрийн захин хуудасаараа дамжуулан манай улсын агуу удирдагчид халдах нь Ираны ард түмэнтэй бүрэн хэмжээний дайн зарлаж байгаатай адилаа гэж анхааруулсан байгаа нь энэ юм. Тэгвэл жагсаалын нөхцөл байдлын талаарх мэдээллийн тухайд 10 хоногийн турш ямар ч интернет сүлжээгүй байсны эцэст хэсэгчлэн сэргэж хэлсэн гэж их сурвалжууд мэдээлж байна. 8 насаа алдсан хөрчдийн тухайд бодит тодорхойгүй хэвээрээ байна. Өөрөөр сүлжээний үйлчилгээ бүрэн хаагдсны улмаас хэвлэлүүдэд жагсаалуудыг сурвалжлах бараг боломжгүй байгаа гэж хэлж байна. Тэгвэл олон улсын хүний эрхийн сайн дурын байгууллагууд дотоод их сурвалжуудыг ашиглан хөрчдийн тоог тооцоолж байгаа боловч тооцоолно ч гэсэн хоорондоо хэд зөрүүтэй байна. Зарим үнэлгээгээр амиа алдсан хүний тоо 5,000-аас давж бүр 16,500-д хүрсэн байх боломжтой гэж үзэж байгаа. Тухайлх юм бол Лондон төвтэй фарси хэлээр мэдээлэл хүргэдэг бие даасан мэдээний сувг болох Ираны олон улсын сувг засгийн газар болон аюулгүй байдлын албаны их сурвалжуудаас авсан мэдээллээр жагсаалын үеэр дор хаяж 12,000 хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Sunday Times сонин Иран дахь жагсаалын хохирогчдод эмнэлгийн тусламж үзүүлж байгаа улсын хэмжээнд их 8 томоохон эмнэлэг 16 яаралтай тусламжийн тасгийн ажилтнуудын нэгтгэсэн тоо баримтаас харахад хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг оролцуулаад дор хаяж 16,500-аас 18,000 хүн амиа алдаж 330,000-аас 360,000 хүн гэмтэж бэртсэн байж магадгүй гэсэн мэдээллийг авсан байна. Мөн Норвеги төвтэй Human Rights Activist гэх нэртэй мэдээллийн агентлагийн хэлж байгаагаар жагсаалыг дарах ажиллагааны хүрээнд 24,348 жагсаагчийг баривчилсан гэж. Мөн аюулгүй байдлын хүчнүүдийн гарт амиа алдсан багадаа 3,428 хүн байгааг баталгаажуулсан гэж байгаа. Бодит байдал дээр хохирлын тоо үүнээс хавьгүй өндөрөө гэж анхааруулсан байна. Хамгийн ширүүн мөргөлтөө хамгийн олон хүний амь насанд хүрсэн тохиолдол улсын баруун хойд хэсэгт орших Курд үндэстэн олноороо суурьсан бүс нутагт гарсан гэх мэдээлэл байна. Энэ бүс нутагт курдуудын хувьд салан тусгаарлах хөлгөн идэвхтэй өрнөдөг байна. Хэдийгээр Иранд жагсаал ийхүү хүчээр дарагдсан байж болох ч гэлээ тэднийг дэмжсэн эв санааны нэгдлийн жагсаалууд гадаадын улс орнуудад үргэлжилсээр байгаа дотор Берлин, Лондон, Парис зэрэг хотуудыг дуртаж байна. Одоогийн байдлаар дэлхийн 8 улс Америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг санаачилсан газрын зөрүүст инх тайван зогцлох эвсэлд эсэх саналаа тавьсан байна. Үүнээс Унгар болон Вьетнам улсууд саналыг хүлээн авсан гэдгээ зарласан байгаа юм байна. Энэхүү эвслийн хувьд газрын зөрүүст болж байгаа дайныг далсан зогсоох, дайны дараах нөхцөл байдал бүтээн байгуулалтын ажлыг хянах зорилготой байгуулагдсан. Тэгвэл Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт дэлхийн томоохон улсын удирдагчдад илгээсэн загтлаараа дамжуулан тэднийг уг зөвлөлийн суурийг тавих байнгын үндсэн гишүүд болохыг урьдсан байна. Мөн энэхүү инх тайвны зөвлөл дэлхийд гарч байгаа мөрөлдөөнүүдийг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэртэй байна гэж тодорхойлсон байна. Үүнийг зарим шүүмжлэгчид Америкийн нэгдсэн улс эрх мэдлийн хүрээгээ тэлж тухайн газар нутгаар дамжуулан дэлхийн томоохон улсуудтай шинэ эвсэл үүсгэх гэсэн зорилготой байж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү эвслийн түр гишүүнээр эсгэд тавигдах шаардлага байхгүй ч гэлээ байнгын гишүүнээр эсгэт нь $1 тэрбум хандив өгөх ёстой болох юм байна. Гэхдээ хүмүүлийн хямрал дамжирсан түр гал зогсоох гэрээний хэрэгжил тааруу байгаатай ийм үед дайнтай бүс нутагт $1 тэрбум буцалтгүй тусламжийг өгнө гэдэг нь байнгын гишүүнээр илснэ гэдэг нь аль ч улсын хувьд эдийн засаг улс төрийн хувьд ашигтай байх хэсэг нь ихээхэн эргэлзээтэй. Үүний эрэхтэй Америкийн нэгдсэн улс угийн эвслийн хүрээг тэлж дэлхийд эзлэх байр сууриа дахин нэг түвшинд нэмэгдүүлэх гэсэн улс төрийн стратегийн далд бодлого иж болно гэж зарим шинжээж дүгнэж байгаа. Одоогийн байдлаар саналыг хүлээн авсан байгаа Унгар улсын хувьд ерөнхий сайд Виктор Орбан Европ дахь Дональд Трампын хамгийн тууштай дэмжигч түншин байгаа.
Харин энэтхэг Австрали улсуудын тухайд санал нь ирсэн хүлээн авсан. Гэхдээ тавигдах шаардлага нарийн дүрм журмуудыг нягтлж байгаа. Хараахан шийдвэрээ гаргаагүй байна гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна Грек, Пакистан, Канада, Турк, Египт, Парагвай, Аргентин, Албан зэрэг улсуудад Америк нэгдсэн улс мөн адил эвсэл нэгдэх санал тавьсан юм байна. Гэхдээ нийтдээ хэдийн хэмжээний улсыг өрсөн байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй. Америк ойрын өдрүүдэд эвслийн гишүүдийнхээ албан ёсны жагсаалтыг зарлах төлөвтэй байгаа. Гэхдээ Швейцарын Давос хотод болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр зарлаж магадгүй гэсэн таамаглал байна. Даргын сануулгад 2024 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын зөвлөл газан зурвас нэн даруй гал зогсоох тухай тогтоолуудыг удаа дараа хэрэгцэж байсан боловч тухай бүрд нь аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүний нэгийн хувьд Америк нэгдсэн улс давуу эрх мэдлээ ашиглаж тогтоолд хориг тавьж гацаасаар өдийг хүрсэн байдаг. Зарим одоо тэрээр өөрийн удирдлага бүхий тусгай эвслэр газан зурвас 151 тогтоохыг оролдож байгаа нь энэ юм. Хятад улсад өнгөрсөн жил нийт 1 сая орчим хүнийг авилгын хэрэгт холбогдсон учраас ял шийтгэл ногдуулсан гэж мэдээлэл гарлаа. Энэ нөрөө түүхэн дээд хэмжээ юм байна. Өгөр зогсохгүй Хятадын дарга Ши Жинпин Бээжингийн эх 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөөнөөс урьдчилан коммунист намын цахилгаан хэрэгжилтийг чангатгаж хяналт шалгалт хийхийг шаардсан байна. Өнгөрсөн 7 хоногт Хятадын коммунист намын цахилгаан төв комиссийн хуралдааны үеэр Ши Жинпин авилга хeel хахуул үндэсний хэмжээнд томоохон саад бэрхшээл хിവэрэ байгааг онцож эх 5 жилийн төлөвлөгөөг хeel хахуулгүйгээр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байгаа юм. Мөн тэрээр авилга хeel хахуулыг дасан зогсоож авилгад холбогдсон этгээдүүдийг ямар ч замнуудах газаргүй болох ёстой гэж хэлсэн байна. Өнгөрч бэрэн гарагт Хятадын сахилга батыг шалгах төв комиссоос мэдээлснээр 2025 оны байдлаар сахилгын арга хэмжээ ахуулсан 983 мянган хүн өмнөх оныхоос 10.6% өссөн үзүүлэлттэй холбоотой юм. Зөрчлүүдийн дийлэнх нь хeel хахуулсан, хөрөнгө завшсан, төрийн бодлогыг үл тоосон болон ёс зүйн зөрчил гаргасан өгөгдлүүд багтсан байна. Коммунист намаас уг баримтыг олон нийтэд дэлгэж эхэлсэн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт энэхүү өнгөрсөн жилиг болж байгаа. Энэхүү Хятадын дарга Ши Жинпиний 2012 онд засгийн эрхэнд гарсан цагаас хойш нийтдээ 7.2 сая гаруй хүнийг авилгын хэрэгээр шийдэж байсан нь өнгөрсөн онд огцсон байгаа нь энэ. Синхua агентлагийн мэдээлснээр ийм төрлийн хэргийн ихсэн байгаа байдал нь төрийн цагиргааны доод шатанд авилга байсаар байгааг харуулж байгаа юм. Мөн төв удирдлагаас гарч байгаа шийдвэрийг гарсан хэрэгүүдээс үл харгалзан ямар нэг өөрчлөлт гажуудал байхгүйгээр тууштай үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой гэж тооцоолсон байна. Харин авилгатай тэмцэх зорилгын хүрээнд авилгын эсрэг компанид ажил явуулсны үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд санхүү, эрүүл мэнд, баталгаан хамгаалах зэрэг салбаруудаас олон албан тушаалнуудыг саатуулж сахилгын арга хэмжээ аваад байгаа. Шийдэгдсэн хүмүүсийн дунд Хятадын генерал улс төрийн давчааны гишүүн асан Хэй Ведуны дурдж байна. Тэрээр өнгөрөх 10 дугаар сард авилгын хэрэгээр албан тушаалаас халагдсан. Улс төрийн давчааны өөр нэгэн гишүүн асан Ма Сингрүү удаа дараа дээд түвшний уулзалтуудыг тасалсан хэрэгээр даажлаасаа халагдчихэ. Дэлхийн эдийн засгийн форумын 56 удаагийн уулзалт 130 гаруй орны 3,000 орчим төлөөлөгчтэйгээр Швейцар улсын Давос хотноо эхэлж байна. Энэхүү форум нь дэлхийд дахинаа өрнөж байгаа эдийн засгийн сорилтууд, геополитикийн хүчтэй байдал, химиологийн ухаан зэрэг дэвшилт технологид шилжих асуудлын хүрээнд улс төр эдийн засаг, банк санхүү, технологийн салбарын удирдлагууд шийдвэр хайж хэлцдгээр онцлог уулзалт. Тэгвэл энэ жилийн чуулганы хөтөлбөрт эдийн засгийн уян хатан байдал, эрчим хүчний аюулгүй байдал, байгаль орчны доктортой байдал, дижитал эрен үед ажиллах хүчний хөгжил зэрэг онцлог сэдвүүдийн хүрээнд Spirit of Dialogue буюу яриа хэлэлцээрийг эрхэмлэх гэсэн утга бүхий урайнд болж байгаа юм байна. Уулзалтын үеэр олонний анхаарлыг татсан чухал геополитикийн асуудлууд байгаа дотор Орос улбаноос болон Украины хооронд өрнөж байгаа дайн, мөн Америк болон Европын холбоотнуудын хооронд үүсэж байгаа Гренландын статусыг Америк руу шилжүүлэх хэсэг тухай маргаан, мөн Иранд болж байгаа олон мянган хүний амьд хүрсэн жагсаал, эмх замраагүй байдал, мөн Америк Венесуэлийн ерөнхийлөгчийг их нутгаас нь дөрвчилсэн зэрэг асуудлууд багтаж байна. Уулзалтанд оролцож байгаа нөлөө бүхий хүмүүсийг харвал юун төрөнд Америкийн ерөнхийлөгч Дональд Трампыг дурдах хэрэгтэй. Тэрээр өнгөрсөн оны ихээр ерөнхийлөгч болсон цагаас хойш олон улсын эдийн засаг, аюулгүй байдалд чухал нөлөө бүхий олон шийдвэр санаачлалуудыг гаргаж байсан. Энэ дотор тариф, худалдааны хэлэлцээрүүд, мөн Европ ойролт орнод дахь мөргөлдөөнүүдийг зогсооход чиглэсэн алхмуудыг дурдж байна. Тэгвэл тэрээр Давосын үеэр газын зөрүүлсэн их тайвны эвслийн гишүүдийг зарлах магадлал өндөр байна. Украин улсын эрх баригчтай уулзнаа гэсэн их сурвалжуудын мэдээлэл байгаа.
Дашин дуртахад Дональд Трампын хамгийн сүүлд оролцсон олон улсын томоохон хэмжээний уулзалт нь өнгөрсөн оны 9-р сард болсон Данубын 80 дахь удаагийн ерөнхий ассамблеийн чуулганы нээлт ав. Тухайн тэрээр Нубыг чадахыг нь асар сул байна гэж шүүмжилж, дэлхийд дахинд болж байгаа дайн дажин мөргөлдөөн хямралуудыг шийдэж чаддаггүй хоосон амлалтаас цаашгүй гэж тун хурцаар шүүмжилж байсан. Гэхдээ тэрээр далимд нь дэлхийд дахинд болж байгаа 7 дайныг ажилласан 1 жилийнхаа хугацаанд дасан зогсоосон гэж хэлсэн байдаг. Тиймдээ энэ удаагийн Давост оролцохоор цугласан 130 гаруй улсын төлөөллүүдийн өмнө түүний хэлэх хөг хийх үйлдэлийг дэлхийн нийт чих тайван хүлээж байгаа. Дональд Трампаас гадна бусад онцлог оролцогчдыг харвал Хятадын ерөнхий сайдын орлогч Хэлифэнийг дурдж болно. Мөн Европын холбооны төрийн тэргүүнүүд, нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын валютын сан, дэлхийн хөгжлийн банк, дэлхийн банк, мөн НАТОгийн удирдлагуудыг дурдж болохоор. Түүнчлэн OpenAI, Nvidia, Microsoft, DeepMind зэрэг Америкийн технологийн компаниудын удирдлагууд тэр бомбнууд оролцохоор зарлагдсан байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа хэсэгт би зарим мэдээллийг товчоор багсан мэдээлнэ. Канада улс Америкийн нэгдсэн улстай хамтын харилцаа муудаж эхлээд байгаатай холбогдуулан Хятад улс руу чиглэсэн бодлогод шилжиж байна. Канадын ерөнхий сайд Маккарни Бээжин хотод хийсэн айлчлалынхаа үеэр хоёр улсын эдийн засгийн стратегийн шин түншлэлийг зарлжээ. Карнегийн Америкт хэд их хамааралтай байдлаас гарах арга барилд нь Канадаас Хятадын цахилгаан машинд ногдуулдаг татварыг бууруулах болон Хятадаас Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулдаг татварыг багасгах, визгүй аялал жуулчлалыг хэрэгжүүлэх зэрэг алхмууд багтжээ. Америкийн Миннесота мужид болж байгаа цагаачлалын агентлагийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал дамжирвал Women's Summon-ыг дарах зорилгоор 1500 гаруй холбооны албан хаагчдыг бэлэн байдалд шилжүүлжээ. Харин үүнийг Миннеаполис хотын дарга Jacob Frey үндсэн хууль зөрчсөн айлгын сүрдүүлгийн шинжлэх үйлдэл гэж шүүмжилж байна. Иргэдийн жагсаал хөвчлэн тайван өнгөрч байгаа боловч нөхцөл байдал Миннесота мужийн удирдлага болон Дональд Трампын цэцэг гаргааны хоорондын эрх мэдлийн төлөө улс төрсөн хууль зүйн зөрчилдөөн болж хувирч байна. Сирийн улсын засгийн газар болон Курдээр удирдуулсан Сирийн ардчилсан фронт мөргөлдөөнийг зогсоох тал дээр хэлэлцээр турчээ. Хэлэлцээрийн дагуу Курдын бүлэглэлийн байлагчдыг Сирийн засгийн газрын харьяа аюулгүй байдлын хүчинд нэгтгэхээр болсон байна. Ийхүү хэлийн шалган нэвтрүүлэг цэгүүд газрын тоос байгалийн хийн талбай, Исламын олзлогдсон болон баригдсан хоригдлууд Сирийн засгийн газрын хяналтанд оржээ. Орос Украины дан эхлээд 1423 дахь өдрөө үргэлжилж байна. Оросын тоглоомнууд Никополд энгийн иргэдийн амьд хүрч Украины эрчим хүчний дэд бүтцэд хохирол учруулсаар байна. Украинд цаг агаар 1 градусаас доош температуртай байгаа ийм үед цахилгаан эрчим хүч халаалтын хомсдол газар агуулжээ. Үүнд Их Британи Украины эрчим хүчний дэд бүтцийн засварт санхүүжилт олгоход зарлаад байгаа боловч Орос улбаны улсын агаарын дарилтаас хамгаалах хангамж Украинд отоогоор хангалттай байна. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.